Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2018 онд нээлттэй хийсэн Би Бапаруба киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночтой нэг мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулал маань явсаар байна. 2026 ширхэг шагналтай бодоод үзтээ 2026 шүү дээ. Тэр дунд нь Counter Strike-ийн skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлбэл Cloud 2 чихвч, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт яаж хожих вэ гэж юу? Ердөө гой мэдээд л боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гой мэдээд бэлэн гомын дотроос хонжурын карт гарч ирнэ. Тэр картныхаа зургийг авч Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатаар илгээгээд шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Манайхан гялцхгүй бол цаан чинь 200 гаруй скин, 300 гаруй мерч эзэндээ очихсан байна. Харин баяртай мэдэн супер шагналууд маань эзэндээ очоогүй л байж байна. Манайхан жаахан хурдлахгүй бол хоцрох гээд байна уу та. Нэг имлэгийн коридорт уруу царилсан хөгшин ир алхаж буугаар кино маань эхэлнэ. Муу мэдээ сонссон бололтой. Тэндээс сэтгэл нь уймраад гарч явах үед совлогч араас нь шинжилгээний хариуг нь авчирч өгнө. Та энийгээ мартаад гараад явчихжээ. Тэгж үү. Хөгшин ир автобусны суудал дээр бодол болчихсон явж байна. Тэгснэ жаахан ойлж байна шүү. Ашгүй автобусанд хинж байсангүй. Удахгүй гэрт нь бэр нь өглөөний хоол бэлдэж байна. Миний хүү бассан уу? Би цэцэрлэгт явмааргүй байна. Явалгүй яадах юм бэ? Өнөөдөр анхны өдөр чинь шүү дээ. Өвөө битгий өгөөд дууд. Ингэсэн чи өвөө нь гараад ирлээ. Яасан бэ? Би цэцэрлэгт явмааргүй байна. Тийм үү. Тэгвэл өвөөтэйгээ хамт өдрийг зугаатай өнгөрүүлэх юм уу? Тэгье. За болж байна. Өвөө нь өнөөдөр шүдний эмнэлэг орох ёстой. Чи тэгвэл хамт явангаа нэг шүдэ авахуулаад эмчилгээ хийлгэж. За явах уу. Ингэсэн чи ачин цүнхөө өрөөд цэцэрлэг рүүгээ зугтаачлаа. Аргатай өвөө вэ шүү. Энэ бол манай киноны гол дүр Энхва. Тэгээд өдөр нь Энхва найзтайгаа очиж уулзсан. Найз нь өсчний газар ажиллаулдаг. Бас нэг цоглог өвөө байж байна. Хой. Хагасаа өдөр зав гаргаарай. Сохор болзоотой штэ. Ингэж байна шүү. Бас болоогүй. Дахиад уу? Чи нэрэн. Тэндээс бас нэг найз нэрж байна. Таксины жолооч юм байна. Хой. Хагасаа өдөр болзоотой штэ. Мэдж байгаа үсттэй. Йоо, махидмар байна. Гүй чи сонсголын апрада зүгээгүй мó. Апрада зүү. За, махава тэрий. Гүй чи апрада зүү гэж байхад. Хой. Эндхи эмэгчүүд дуусаагүй мó. Энэ дэлхий чинь бүсгүйчүүдээр дүүрэн дэлхий шүү дээ. Энэ үгнийг Хёнсан гэдэг. Гэхдээ түүнийг найзууд нь Донжуан гэж дууддаг юм байна. Бүгдэрийг ч гэсэн Донжуан гэж дуудацгаая. Оройн гэртээ. Миний хөө цэцэрлэг ямар байв? Нэг охин уйлаад байсан. Хин ч харагдсан дуугаа болохгүй байсан. Тэгэд намайг харагдсан чи дуугаа болцсон. Хөөх, ихний өдрөө найз охинтой болчихж байгаа мó. Манай гэр бүлийн ирчүүд ер нь бүсгүйчүүдийг хуйлруулах хамтлагтай байдаг юм. Тийм шүү. Гэсэн ихнэр нь хялааж байна. Яасан бэ? Манай хүн харин буудаан дээр ус хийгээд байна. Би танд өөр хоол хийж өгөх юм уу? Зүгээр дээ. Чиний хоол хамгийн сайхан нь. Ингээд бэрээ урамшууллаа. Оройн харин эхнэр нөхөр хоёр сууж байснаа. Эхнэрээ жаахан хоргож байна. Ятраад охи. Чи минь бас ятарч байгаа үсттэй. Али наашир. Амар. Ингэсэн чи болдоггүй. Гүчи цаашаа ингээд зодчод явдаг лөө. Тэгснэ. Наашраач тэгэд. За. Маргааш нөгөө Донжуан дуудуулаад болцоондоо бэлдээд байж байна. Тэр үед нь Энхва хүрээд ирлээ. За яасан. Дахиад нэг эмгэн найрах гээд бөөн баяр уу. Эмгэн гин шүү. Наад ус чи яаж хаавэ? Найз чинь өс чинь байхад ийм үстэй байж болдг юм уу? Али наашир. Ингээд манай гурав нөгөө сохор болцоон дээр ирлээ. За бэлнөө. Удахгүй 3 үдсгэлэнгөө орж ирэн шүү дээ. Бэ энэ ч оролцохгүй шүү. Зүгээр хоол идчихэд явлаа. Та хоёр тэр үдсгэлэн гоонуудтайгаа уулзраа олоорой. Ингэсэн гаднаас 3 үдсгэлэн гоон орж ирлээ. Донжуан баярлаад хартал. Хөөрхи. Манай гурваас арай хөгший имэнэр байх шиг байна. Ингээд бүтлгүүдлээ. Тэндээс гараад хоол идээд сөөж ууд сууцгаалаа. Дахианы махтай хачир. Би ч энэ нь дуртай шүү. Дахианы мах гиснээс. Манай Докил дахианы маханд дуртай байж билээ. Ингээд өөр нэг найзаагаа дурсаж байна. Чи Докилоо сураг гаргаж байгаа юу? Гэрээсээ яваад удаж байгаа шүү дээ. Нэг өдөр олдох баха. Ингээд гуруулаа жаахан санаа алдаж байна. Донжуан тэнд. Би папалола шисма бебе. Уулын баригч барьдаг, ууснаас загас шүүрдэг, пивний бөглөө ганц татдаг залуу нас минь ээ. Ингээд нөгөө хоёрыг хөгжөөж байна. Оройн гуруулаа жаахан халамцуу гарч яванга. Энхва. Ийшээ орж зураг авахулцгаах уу? Оршуулгынхаа зургийг авахулсан хүн урт насалдаг гэж бэлэгшээдэг шүү дээ. Яах юм бэ? Дараа гоё хувцастай ирж байгаа дахуулъя. Одоо өөрсдийгөө харал да. Ингээд орсонгүй. Энхва маань оршуулгадаа жаахан бэлдээд байна уу да. Тэгснэ. Ой. Ер нь гуруулаа хийхийг хүсдэг нэг зүйлээ хийцгээвэл яаж байна аа?
Тэгээд тэрийг нь хийхэд бие биедээ туслая. Ингээд санаа гаргалаа. Ингээд тохирох шиг боллоо. Маргааш нь Инхва нэг баригдаж байгаа барилга дээр яваад очин. Өвөө, та ийшээ орж болохгүй. Би чамтай уулзах гэж ирлээ. Ноён Пак намайг чамтай уулз гэж явуулсан. Ингээд нэг бүсгүйтэй уулзлаа. Би 4 өрөөтэй байшаа авмаар байна. Та ямар хуу байшин сонирхож байгаа вэ? Мэдгүй. Хамтдаа хайцгаая. Ингээд байшаа хайлаа. Манай хүн орсон байшингуудаа голоод яваад байна. Энэ биш байна. Энэ хоёр талдаа муухай юм байна. Нэг рүү норсноо шууд үүднээс нь хараад буцчлаа. Тэгэд явсаар нэг байшин дэрлээ. Өөх, энэ байшаа харин болж байна шүү. Ингэж байна. Дөрс шилжиж хоолны газрын эзэгтэй кимчи тарж байна. Тэгингээ охиндоо. Гадуур зөндөөл сайхан залуучууд байна. Нэг сайн хүн олоод хурдан хүнтэй суучгаж болохгүй байгаа мó. Охин нь харин түрүүний өөлөдлөхийн зууч бүсгүй байх шүү. Битгий сэдв өөрчлөөд бай. Би бидний амьдардаг байсан хуучин байшингаа зарчихсан шүү. Манай гурав харин байшин худалдаж авах талаараа зөвлөлдөж байна. Байшин ч үнэтэй штэ. Зүгээр сайхан засаад бүгдээрээ амьдрахад болно. Би ч Мисүтэйгээ амьдрах байртай болчулч уулын сайхан л байна. Чи Мисүгээ авчираад бүгдээрээ амьдрахад болно шүү дээ. Ямар тач засахад бөөндө тулсан шүү. Мэдв. Хой. Бид нар худалдаж авлаа. Ингээд шууд нөгөө байшингаа авчлаа. Ингээд манай Инхвагийн хүсэл биелэх шиг боллоо. Одоо харин Донжуаны хүслийг биелүүлсгэхээр болдог. Саун цунга Донжуан. Би ганц би амьдраад насыг барсан. Хүмүүс гэрлэж хүүхэдтэй болсон ч би тэгээгүй. Одоо олон хүмүүстэй болцож байсан ч гэсэн миний анхны хайр Хээжаг гүйцэх нэг ч хүн байдаггүй юм. Чи тэгээ тэрэндээ хайртай юм бол яагаад сохор болцоонд яваад байдаг юм? Тэр яах вэ? Саяхан би хүн явуулаад Хээжагийн нөхөр өнгөрөөд олон жил болж байгааг олж мэдсэн. Хээжа ганцаараа амьдарч байгаа юм байлээ. Ингэж байна шүү. Тэгэд манайхан Донжуаны хүслийг биелүүлж Хээжатай нь уулзуулахар боллоо. Замда бид уулна богоноор хамтдаа зугтаах гэж байсан. Тэгэд яг богонд суух болгод би Хээжаг суулгахгүй үлдээсэн юм да. Гэхдээ би харамсдаггүй мөө. Ингээд бүлт үсэрч байна. Тэгэд яваад очлоо. Захиалгаар хувцас ойдог ойдолчны газар байж байна. Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? Надад ингэсэн цаанаас нөгөө Хээжа ороод ирлээ. Манай хүн шууд гацчлаа. Дотроо Хээжа байна. Тэр намайг таньж байгаа болов уу? Нөгөө Хээжа харин дотроо энэ мангар яаж намайг олсон юм болоо? Хоёр найз нь харин гадаа хүлээж байна. Донжу харин тэнд гонж захиалаад зогсоод байна. Хэмжээг нь авах гэсэн чинь зүрх нь яг дэлбэрхнэ. Тэгэд гараад ирлээ. Яасан бэ? Зүгээр үү? Юу болов? Би гонж захиалчихлаа. Тэнгэ. Чи гонж оюулах гэж ирээгүй шүү дээ. Ингэсэн цаанаас нь Хээж нь гараад ирлээ. Юу? Чухал үед өмд нь урагдсан гинэ. За би яаралтай очлоо. Донжон шууд очиод. Хээжаа. Уучлаарай. Би яарад байна. Ингэснэ яваад өглөө. Тэгэнгүүтээ очиод найзынхан таксинд суучлаа. Манай хоёр араас нь яваад орно штт. Уучлаарай. Би таксигаа хуваахгүй. Манай найзуудтай танилцаа. Ингэж авна штт. Хөөрхи. Буух гэсэн чи буулгадаггүй. Бид нар үргээд өгөө Хээжа. Яаралтай хэрэг гэвэзтэй. Ингээд аргагүй ирэхэнд явцгаалаа. Манай нүдний шил тарин шилээ сольж байгаад амар давхлаа. Сайхан бүсгүй харангуутаа огцом өөрчлөгдөж байна шүү. Тэрийг нь далиндуулаад Донжуан Хээжага хийсэг тэврээд авдаг. Тэгсэн цагтаа хараад шууд хөөж ирээд зогсоочлоо. Уучлаарай. Та хурд хэтрүүлээд байна. Хоёрын яаралтай хэрэг гараа да. Ингэсэн ард нь Донжуан. Яй! Миний зүрх яг үхэх. Ингэснэ Хээжа руу дохиод байна. Хээжа сүлжээ аваад тэсэрэ өвгөө. Гоо чи биднийг явуулахгүй мó? Энэ хүн өхвөл чи хариуцлага хүлээх үү? За. Тэгвэл намайг дагаад яваарай. Ингээд цагтаа урд нь гараад замыг нь цэвэрлээд өглөө. Манай эд ард нь сайхан жижиглээ шүү. Ингээд гисэн явж байна. Хээжа бас жаахан жуумалцаад байна. Би яараагүй байсан бол тэхгүй байсан шүү. Өвгөө гиснэ. Өвгөө. Тэгэд Хээжа явж очиод хөрмөн дээр ургацсан өмдийг оёд өглөө. Дараа нь Донжуантай жаахан ярилцлаа. Чи яг л 50 жилийн өмнөх шигэ үцэглэнтэй хэвээрээ байна. Өнөөдөр тусалсанд баярлалаа. Бидний харилцаа 50 жилийн өмнө дууссан. Тиймэр нь үлдээе. Ингээд яваад өглөө. Хээжа болсонгүй. Манай хүн шууд гэвтэрт Инхва очиод хой чи зүгээр үү? Юу юм? Хайр явчихно. Чи миний сэтгэлийг ойлгохгүй шүү дээ. Ингэж байна. Дөрс шилжиж Инхвагийн бэрн хим цэвэрлэгээний газар ирж байна. Тэгсэн нөхрөн залгаад "Эй, юу вэ хөөрхнөө? Өнөөдөр Арслан бар нь ээлжтэй. Яах вэ? Шал худлаа. Арслан бар биш л байдэн шүү. Гэхдээ аав гэрт байгаа юм чи яах юм бэ? Өнөөдөр харин өөр газар. Хүүдээ хоёулаа дүүг нь гаргаж өгье л дөө. Гоё хоол авчраарай. Надад зөндөө их ирч хүч хэрэгтэй шүү. Гэд амар болцоо тохирлоо. Оройн эхнэр нь гоё хувцас өмсөд уруула будчихсан. Нөхөртөө хоол авчиж өгөх гэд явж байна. Замд нь харин аав нь таарчлаа. Аава. Чи хайчих нөө. Нөхөртөө хоол авчиж өгөх гэд. Үгүй яагаав. Айлд үлдээчихсэн байгаа. Тийм үү. Урдөө очиж авахгүй бол болохгүй. Алив, наад хоолыг чи би хүргээд өгье. Үгүй, аав би өөрөө. Гэхдээ чи хүүгээ аваа. Оройдлоо.
Аав нь хүргээд өгье. Ингээд аваа явчлаа. Чаавас. Хүүн бас нэлээ урамгүй хараад суугаад байна. Яасан бэ? Яагачгүй аваа. Олоод эцгээе. Нөөхөөрхий. Аав нь тэнд. Ингээд чи миний найзыг олж өгнө гэсэн яасан бэ? Ганц хүн олоход тийм хэцүү байна уу? Цагтаа хүүтэй байхын хэрэг алга. Ингээд шахаж байна шүү. Хүн тэнд. Би олно аав. Дөрс шилжиж мафийнхан бололтой хэсэг хүмүүс байж байна. Тэндээ нэг өвөг зогсоожгсан. Чи мөнгө төлөхгүй явах гэж байгаа мó? Үгүй ээ. Тийм биш. Энэ хөгшин төгцгий гэдэг. Ингэсэн цаанаас нь өөш. Настай үнтэй хүндэтгэлтэй харилцаа. Босоо. Хоёулаа хэсэг ярилцаадах. Та суугаач. Та яагаад ажилласаа гарыг исэн юм бэ? Би дахиж юм хийж чадахгүй. Та тэгээд буцаад гудамжинд амьдрмаар байгаа мó? Үгүй яг уу болно л доо. Бололгүй яах вэ? Өөрөө төлчихвөл явж болно шүү дээ. Ямар өөрөө вэ? Энэ бүх хугацаанд бид таныг хооллож, ундалж, орон байраар хангасан шүү дээ. Энэний төлбөр. Дээрээс нь хүү одогдно. Хөдөлмөрийн гэрээн дээр тусгасан байгаа шүү дээ. Та санахгүй байгаа мó? Үгүй яах. Төлөхгүй гэвэл болно л доо. Тэгвэл бид нэр гэр ихнээс чинь авахаас өөр аргагүй болох юм байна л да. Эхнэр чинь хоолны газар ажиллаулдаг гэсэн баха. Охин чинь үл хөдлөхийн 100 кг. Залуухан охин байдаг санагтаад байх юм. Ингэсэн чинь өвөө үгүй гэж байна. Юу? Та ажиллах юм уу? Тэгнэ. Хичээж ажиллах болно. Ингээд дарамтлаад ажиллуулахар болчлоо. Дүрс шилжиж манай гурав нүдний шилтийн хүслийг биелүүлэх гээд явж байна. Имлэгт нэг эмээг совлогч үсгүй түрээд явж байдаг. Манай гурав харин араас нь дагаж байна. Өнөөдөр тань дээр их олон хүн иржээ. Ирчүүд бүгд адил. Сайхан бүсгүн араас гүйдэх юм. Ингэж байна. Манай гурав харин тэнд. Хэрвээ анхны болцоогоо дахиад хийвэл санах юм биш үү? Нэрэн юуд санахгүй байгаа мó? Намайг нөхөр нь гэдгийг санахгүй байгаа. Ингэж байна шүү. Саяын эмээ нүдний шилтэн эхнэр юм байна. Мартах өвчтэй бололтой. Тэгээд манай гурав ярьж байгаад анхны болцоог нь дахин зохион байгуулна. Нүдний шилт анх хамт орж исэн газараа эхнэрээ дагуулад орлоо. Энд сайхан юм аа. Энэ газар дуу сонсох захиалга бичгээр авдаг юм. Сонсох дууга энэ дээр бичээрэй. Хөөх. Нөхөр бид хоёр яг ийм газар болцож байсан да. Тэнд бас ийм цаасан дээр дууны захиалга авч байсан. Ингэж байна. Жаахан санаад байна уу та? Чи их гоё бичихтэй юм аа. Нөхөр маань надад зааж өгсөн. Чи санаж байна уу? Хоёулаа рамен авч идээд дотроос нь мөнгө гарч ирлээ гэд бөөн баяр болж байсан да. Тийм урамшуулал дахиад болж байгаа юм байлээ. Fans Ramen Mongolia-гаас зарласан Skin Drop 2026 урамшуулал зарлагдаад 2026 ширхэг бэлэг өгч байгаа юм байна лээ. Тийм үү? Тийм их бэлэг гэж үү? Тийм ээ. Fans Ramen-ы 17 төрлийн гомонгоос авч идээд Counter Strike Skin 1000 ширхэг. Yummy Merch гэд бэлэг дурсгалын юм 1000 ширхэг. 26 ширхэг супер шагнал гарч ирэх юм байлаа. Тэнд нь HyperX Cloud 2, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight mouse байгаа гэсэн. Би чинь CS тоглодоггүй шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ хожчих юм бол аж зээ нартаа өгч гэж болно шүү дээ. Харин тэр iPhone 17 гэдг нь гарч ирвэл би өөр авъя гэж бодоод байгаа. Ингэж байна. Тэгээ тэндээс гараад алхах үед манай хоёр сурагч хувцс өмсчихсэн. Жүжиг тавих гээд хүлээж байна. Хой ирлээ. Би цагийг сайхан өнгөрүүллээ. Тэгвэл дахиад ийш орж бай л да. Яаж болдгийм бэ? Манай нөхөр мэдчихвэл уурлна. Гэсэн нөгөө хоёр урдаас нь. Хой. Энд юу байгааг хараач. Харин дуу чуу хайнуу тав. Юу хүмүүс вэ? Тэр дууны өнгийг нэ эмэгтэй хүний дэргэд баатар болох гэсэн бэзтэй. Ингэснэ шууд очиод маа. Тэгсэн хаагаад бултаад дахиад хаагаад өөдөөс нь кунфу хийгээд байна шүү. Тэгээд яг сайхан зохиолын дагуу явж байснаа. Салгалаад нүдний шилтэйгээ зөгөөд унгаачлаа. Чаавас. Ой зүгээр үү? Уучлаарай. Тэгээд баригчлаа. Тэнгүүд та нар бүгдээрээ найзууд байсан байх нэ? Өдийн насандаа ийм юм хийж явахаасаа ичдэггүй мөө. Та нар манай нөхрийн найзуудыг санагдуулчлаа. Нэг мэдрэл найз нь дандаа күлүү барыг шоуди гэд уруу татаад байдаг байж билээ. Донжвон тэндээс. Тэгсэн нөө. Ямар муухай найз вэ? Бас нэг мэдрэл найз нь байшин барил та л гэдэг байсан. Энэ тэндээс мөнгө зээлээд өөр тийшээ хөрөнгө оруулаад тэгэд бүтсэн юм нэгч байхгүй. Тэрнээс олж манай нөхөр хамгийн алдсан штт. Нүдний шилт тэнд. Харин тийм ээ. Шал бүтэхгүй найзууд байна те. Гэд жаахан өнгөрөх гэтэл манай нөхөрч гисэн тэнэгэл байхгүй юу? Тэнэгтэл тийм хүмүүстэй найзалж байгаа юм. Гэд бүгдийг нь байранд нь тавьчлаа. Хөөрхи. Орон харин энхва гэртээ харж байтал хүн нэрэд. Аваа олсон шүү. Тана найзыг олсон. Гэхдээ их буруу хүмүүстэй нийлчихсэн юм шиг байлээ. Ингэж байна. Маргааш нь манай өнөөгөө алдагдсан найзыгаа олоод араас нь дагаж байна. Нэг газар баахан хөгшчүүдийг цуглуулчихсан. Хэсэг залуучуудад лекц тавьж байна. Өтөл насанд мартах гэдэг амар өвчин бий. Бас хөдөлмөрийн чадваргүй болох.
эцэстээ хийн завах уу? Хүүхдүүд ч л зовно. Аав ээжүүдээ, ахмдуудаа эрүүлэл байж үзээрэй. Үр хүүхдүүдийнхээ төлөө одоо та нарт манай захирал үг хэлнэ. Алга ташаад өгтөж авъя. Ингээс нөгөө догкил гарч ирээд. Бэ, өвчтэй байсан. Мартдаг байсан. Хүүхдүүд ээж их зовоодаг байсан. Харин энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд би цоо ирүүл болсон. Ингээд рекламдэж байна. Мафийн тентэн тойроод зогсчихсон. Тэгэхээр энийг хэрэглэвэл мартаж санах юм байхгүй. Бас хүчтийнхээ сайжирч улам залуучна. Одоо харин та нарт бэлэг тарах цаг. Ингээд хөгшчүүлийг дэлб паналдаж байна. Манай хүн гяс гүйж ирээд нөгөө хоёроо дуудлаа. Тэгээд мафийн яг гарах үед нь манай гурав тэндээс хүрээд ирнэ. Хой, энэ нөгөө хууран чим зардаг хүмүүс байна. Манай найз танаа эмнээс хэрэглээд угсан мэдвүү. Найз нарын тэндээс найзуудыгаа хараад шууд таньчлаа. Өгчүүд тэнд зодтолдох гээд бэлтгэх байдлаа аваад байна шүү. Байдал жаахан эвгүйтэй байна. Цагдаа нар нэмэлт хүч болоод ирэх үед манай гурав машина яг орох газар нь хаагаад тавьчих. Юу вэ? Машин хаагаад тавьчихөө мөрдөгчөө. Гү тэгэд тойроод гараачтай хурдал. Чи надад заагаад байгаа юм уу? Гүй дарга. Жолоочт л хэлсэн. Нөгөө талаар манай өвгчүүд үзээд бардаггүй. Барахгүй болохоор хөлнөөс нь хазж байна. Тэгээд зууралчихсан байж байтал. Цагдаа нар хүрээд ирлээ. Босс нь яг зүхдах гэтэл догки шууд араас нь боогоод бариад авлаа. Хүн хурч ирээд аваа ингээснэ өсөрж ирээд маа. Ингээд найзыгаа суллаа. Бөөндөө хоол идээд сууж байна. Гүй чи үг дуурахгүй мó? Яах вэ? Бодох юм байгаа байлгүй. Ингээд орхилоо. Тэгээд найзуудтайгаа жаахан ууцхалаа. Ингээд чи дахиад гэрэлсэн үү? Би яахан чадах вүлээ те. Гэж вэ шүү. Их нэртэй хайртай хэвээрээ бололтой. Тэгээд манай инхвагийн худалдаж авсан байшин засагдж дуусах хүртэл Донжуантай хамт амьдрах боллоо. Оройн Донжуан найзынхаа үсийг засч өгч байна. Санаж байна уу? Би эмэгтэйчүүдийг хойлруулдаг байсан да. Би ч их ээлдэг болохоор л тэр шүү дээ. Ээлдэг байхын буруу юм нь юу вэ? Байз? Чи уйлаад байгаа мó? Гэсэн найз нь уйлчихсан байж байна шүү. Боолчлогдсон хэцүү амьдралаас нь найзууд нь аварсан болохоор аргачихгүй зэ. Уйл. Бүх нулимсаа барагдтал уйлж, сэтгэлээ онгойлго. Ингээд орхилоо. Доггил ганцаараа нэлээд удаан уйл суудаг. Удалгүй инхва ирээд жаахан ярилцаж суулаа. Чи зүгээр үү? Чамд баярлалаа. Үгүй дээ. Баярлалаа гэх ёстой хүн нь би шүү те. Чамайг бууцаад ирсэнд бид нар их баяртай байна. Цаана нарийн Донжуан орондоо дуулаад байна. Маргааш нь бөөндөө хээж чадар явж очиод гонж авч өмсгөлөө. Донжуан харин гарахтаа хээж арав. Хээж авс жаахан ичингүүрч байна. Бөөндөө гангалчаад гарцаар гарсан чинь зөрөөд өнгөрсөн бүсгүй үсээ янзалж байна шүү. Тэгээд бөөндөө нөгөө худалдаж авсан байшин дээрээ ирцгээдэг. Нөгөө 100 жүсгүйг харин доггил хараад гайхаад байна. Инхва дээр очиод чи яаж миний охиныг олсон юм бэ? Чамайг хайж байхдаа олж мэдсэн юм аа. Тэгээд бөөндөө чиний хуучин байшинд амьдрал гоё гэж бодоод албаар танаа байшин худалдаж авсан. Ингэж байна шүү. Баярлалаа. Манай инхвач их төлөвлөгөөтэй ажилласан бололтой. Ингээд нөгөө байшингаа бөөндөө засцгаалаа. Манай доггил бас 100 бүсгүүд туслаад хажуугаар нь эргэлдээд байна. Нөгөөх нь аавыгаа гэж мэдгүй байгаа шүү дээ. Тэр үед ээж нь хуучин байшин дээрээ ирж таарна. Ээж яг гэж ирэвэ. Би байшингаа харах гээдэ. Ингээд ирснэ манайхныг таньж байна шүү. Хёншигөө. Тэгээд яваад орсон чинь нөхөр нь сууж байна. Үнжиг яава. Өвгөө. Гэс нөгөө охин нь сонь болоод тасаа юу гисэн бэ? Гэснэ гараад гүчлээ. Иш хөөрхи. Ээж нь бас араас нь гарлаа. Тэр өрөө нь инхва хүүдэ. Найзыг маань олж өгсөнд баярлалаа. Аав нь нэг юм хэлэх гээд би найзуудтайгаа хамтдаа байшин худалдаж авсан. Тэндээ хамт амьдрах гэж байна. Тэгэхээр маргааш нүүхэндээ. Гүй та юу яриад байгаа юм бэ? Чи ихнэр хүүхдээ сайн харж хандаарай. Аав нь нүүлээ. Та хэддээ төвг болоод яах вэ? Гүй та төвгүй шүү дээ аав. Аав бид нар таныг гомдоосон юм уу? Буруу юм хийсэн юм уу? Юу гэж дээ? Аав нь нүүлээ гэхэд яахаараа ингэж бодоод байгаа юм. Гэсэн Бернос ирд суугаад. Уучлаарай аав. Би буруу юм хийсэн үү? Иш хөөхтүүд минь дээ. Та нар сахиусан тэнгэрийн зүрх сэтгэлтэй юм. Энэ хатуу орчлонд яаж амьдран та? Гэсэн ачин тэндээс. Өвөө та явах гэж байгаа мó? Үгүй. Өвөө нь явах гээгүй. Нүүх гэж байна. Өдөр болгон хүү дээрээ ирнэ мэдөө гэж байна. Ингээд нүдний шилт маань эхнэрээ эмнэлгээс гаргаад Донжуан, Доггил, Инхва нүдний шилт болон түүний эхнэр бөөндөө нэг байшинд амьдарч эхэллээ. За, сайхан зурга даруулцгаах уу. Би Менсуг олоод ирээ. Гэсэн Менсу нь гараад явчих. Менсу алга болчихсон байна. Ингээд бөөндөө хайцгаалаа. Менсу харин ойрхон байдаг сүмд очиод залбираад суучиж. Нөхөр нь харин араас нь ирээд эхнэрээ олчлоо. Тэгээд хэсэг хүлээж байгаад хамтдаа гараад явна.
Явах үед чи ингээд намайг хэн гэдгийг мэдэж байна уу? Чамайгаа яахан мартах вэлээ те? Чи бол миний нөхөр шүү дээ. Гэд нөхрөө таньж байна. Гайгүй болчихсон бололтой. Нүдний шилт маань баярлаад. Алей би уурий. Болно. Дандаа л тэгж байх юм. Одоо чи намайг дийлэхгүй. Гэд хамтдаа тэврэлдээд цаашаа алхлаа. Өвгөө намайг уучлаарай. Юунд тэр вэ? Үгүй баярлаа гэх нь илүү зөв юм байна. Баярлаа. Тэгэд бөөндөө оройжин хөгжилдөцгөөлөө. Тоглоод загварын шоу хийгээд тэгсэн гэрэл унтраад сүнс ороод ирлээ. Сүнс биш инхоо байж бөөндөө бөөн инэдэн боллоо. Дээрэр байлдас хагаад ёстой л дарвиж өгнө ш. Шүн харин инхоо маань орондоо чаахан санаа алдаж байна. Нойр нь хөрөхгүй байгаа бололтой нэг л юм бодоод байна. Маргааш нарийн бөөндөө хайчлууд авуудж байгаад хин нь аюугуугаа шийдэж байна. Донжон хожигдчлоо. Энийг бас угаачих. Хэчээгээрээ. Гэр зэвэрлэх болсон ч бас донжван хожигдчлоо. Энэ нойлыг бас цэвэрлээрээ. Дахиад говцс угаах болоход донжван дахиад л хожигдчлоо. Донжваныг ядраад унтах үед нь нүүрэн дээр нь юм зурчгаж сахилгагүй тиж өгч бай шүү. Тэгэд бөөндөө хөзөр тоглох боллоо. Тэгсэн минсүү бүгдийг нь хоослоод болдоггүй. Донжван инхва хоёр дохилцож байгаад инхва ханиалглаа. Гү чи зүгээр үү? Ингэснэ хамаг юм холжлоо. Гү яагаад байгаа юм бэ? Инхва харин жүжиглээгүй ээжээ. Жинхнээс өвдөд байгаа бололтой. Оройн уушин газар уугаад сууж байна. Тэгсэн нүдний шилтэрлээ. Инхва би чамд нэг юм хэлье. Би хор тавдартай болчихжээ. Надад нас үлдээгүй гэсэн. Тийм үү? Тэгвэл ууцгаая. Ямар ч байсан өнөө орой чи өгөхгүй шүү. Мэдөө ингээд ууцгаалаа. Удалгүй минсүү гэрээ цэвэрлж байгаад амбараас нь баахан задлаагүй захиа байхыг олдог. Догилоос ирсэн захиануудыг гэрийнх нь ерөөсөө задалж уншаагүй байсан юм байна. Эхнэр нь өөрөө эрхийг нь хүлээгээд байсан бололтой. Догил захиануудаа бариад эхнэр дээрээ яваад очлоо. Уучлаарай. Би зөндөө хозорчглоо. Чамайгаа зөндөө удаан хүлээлгчлээ. Ингэсэн араас нь нөхөн нэрээд хөөгд гаргачлаа. Догил захиануудаа үүдэнд үлдээчээд яваад өгнө. Оройн инхаа нүдний шилттэй ярилцаж байна. Өөдөө хэлсэн дээр шүү. Гэнэт өгчхвэл хүү чинь өөрийгөө буруутгаад унуул яана. Янхва хүүгийнхэн зургуудыг үзэж байгаад нөгөө 100 бүсгүүдээр яваад очино. Тэгээд чамд эрт хэлээгүүд уучлаарай. Би үргэлж уйггүй ажиллаж ээжигээ ганцаардуулахгүй гэж банк дэрэгдэн байдаг байсан. Би бусдаас өөрөөр амьдэрсэн. Аав гэдэг тэр хүнээс болж л тэр шүү дээ. Бид түүнийг зөндөө хүлээсэн. Тэгсэн ч тэр ирээгүй. Хоцорсон ч гэсэн тэр ирсэн шүү дээ. Амьдралд санснаар болохгүй зүйлс өчнөө байдаг юм. Түүнд нэг боломж өгөөд уучлж болохгүй гэж юу? Тэр чиний аав шүү дээ. Ингээд ятгах үзлээ. Тэгээд босоод явах үед нөгөө өвчин хөдлөөд дотор нь муудаад байна. Замдаа явж байгаад харин хогийн савны хажууд ухаалтад унчлаа. Ингээд эмнэлэг түргэглээ. Хүн эмнэлэг дээр ирчгэж. Эмчээ, өөр арга байхгүй гэж юу? Уучлаарай. Уучлаарай гэдэг чи юу гэж байгаа юм бэ? Уучлаарай. Арга байхгүй л гэж байгаа бололтой. Тэгээд хүн аавтайгаа очиж уулзлаа. Санаа зовлтгүй. Ээжийг чинь хавдраар өөд болоход бид бүх зүйлийг турссан. Гэхдээ эмчилгээ нь ерөөсөө үр дүнгээ өгөхөө байсан юм. Ээж чинь бүх ус унаад яс арьс болтлоо турсан. Тэгээд нэг өдөр тэр миний гарыг бариад өвгөө. Би буудлын хажуугийн дэлгүүрийн кембабыг идмээр байна гэж хэлж байлаа. Гэхдээ аав нь идүүлж амжаагүй. Юу ч хийж чадсангүй гэж битгий санаа зов. Угаасаа хийх боломж гардаггүй гэдгийг аав нь мэднэ. Аав тэгээд би одоо яах юм бэ? Чи чинь дувааны аав бидтэй. Эхнэр хүүхэдтэй сайн анхаарал тавиад ажлаа сайн хиймэдүү. Тэгээд л боллоо. Заава. Тэгээд инхва эмнэлгээс гараад гэртээ ирлээ. Нөгөөдөлтэйгээ зугаалгаар явж өдрийг сайхан өнгөрүүлнэ. Холоос харахад найзууд нь бүгд жаргалтай бүжгэлж байна. Удалгүй инхвагийн төрсөн өдөр болоод гэрийнх нь нэрж төрсөн өдрийг нь тэмдэглэдэг. Ачхүүн өвөө урт наслаарай гэд өрөөгөөд бөөндөө дуулцгаалаа. Тэгэд манайхан бас бие биендээ урт наслахыг өрөөгөөд тулгацгаана. Маргааш нэрэн инхва төрсөн өдрийн бичлэгээ үзээд сууж байна. Нүдний шилд ороод ирэх үед манай хүн зурагтай асаалтаа унтчихсан байна. Гү чи одоо орондоо ороод унтаач гэсэн инхва маань бүр мөсөн нойрсон байж нүдний шилд найзыгаа тэврээд хэсэг мэгшлээ. Оройн хүүн ажилласаа гарч ирэх үед хүүдэн дуулгадаг. Хүүн харин нүдний шилтийг түшээд нэлээд уйлж байна. Найзууд нь ч гүнхтэй байна. Удалгүй харин донжоо нөгөө хээжа дээрээ цэцэг бариад хүрээд ирсэн байна. Ээжаа бид хөгшөрсөн байна. Одоо ийм хийж байх цаг мөн гэж юу? Бид хөгшөрсөн ч гэсэн амьд байна шүү дээ. Бас зүрхэнд минь чамаг гэх хайр байна. Өхөн өгтлээ ядаж хайрлж байгаад үхэхэд юу нь болохгүй гэж гэт цэцгээ өглөө. Би
Ийм цэцгийн дургу Лили аваад ир. Ингээд зөвшөөрч явах шиг байна. Доги харин эхнэртэйгээ хамт халбах сэрээ угаагаад сууж байна. Гэр бүлтэйгээ эргээд нээлж гисэн юм шиг байна. Тэр үед охин нэрээд хамт суудаг. Ээж нь харин мишээж байна. Аавда боломж олгож байгаа бололтой шүү. Тэгээд манайхан бөөндөө суугаад энхвагаа дурсацгаалаа. Тэр үргэлжил бусдад тусалж байдагсан. Амьдралынхаа үлдсэн жаахан хугацааг бидний төлөө зориулсныг бид арай л хожуу ойлголоо доо. Тийм ээ. Бид одоо амьдралын мөч бүхнээ хайрлж амьдрах хэрэгтэй. Энхва санаж бай шүү найз минь гэснээ сэтгэлээ засаад нөгөө дуугаа дууллаа. Би папалола месма бебе уулын барыг барьж усны загсыг шүүрээд гэд дуулж гарлаа. Богинохон амьдралынхаа үлдсэн мөч бүрийг хайрлж байгааг харуулад кино маань дуусаж байна. Энэ зураглалыг харах үед ардын уран зохиолт Сэнгийн Эрдэнэгуайн жигүүртэй төрсэн манд чинь жигтэй сайхан орон байвч жаргал зовлон алинд ч бол заяаныхаа ирэхээр болдог босуу гэсэн өвгөн шувуу өгүүллийн хэсэг өөрөө ирэхгүй санаанд орж байна. Киночод байлаа.